Бидний амьсгал асар их мэдээллийг агуулдаг. Гэвч бид үүнд огт сонирхдаггүй. Сөрөг долгионтой хэн нэгэн таны ойр ирэхэд энэ нь таны амьсгалд илэрдэг, амьсгалаараа мэдэрдэг. Тэр хүн юу мэдэрч байгааг та өөрийн амьсгалаас мэдэрдэг. Ууртай хүн тандаар ирэхэд ямар нэг зүйл болдог. Гал элемент амьсгалд мэдрэгддэг. Үүний адилаар хэн нэгэн танд худал хэлэхэд та мэдчихдэг. Оо тийм үү, энэ хүн худлаа ярьж ин да. За яха үргэлжлүүл гэдэг. Энэ үнэхэрийн нарийн шинжлэх ухаан гэж би хэлнэ. Үнэхээр гайхмаар. Хамрын баруун нүхийг гэрэл, харин зүүнийг харанхуй буюу чандра нади гэдэг. Ялгаатай үйлдэлүүд эдгээр надитай холбоотой байдаг. Баруун нади идэвхтэй байхад ойлголт чинь илүү байна. Альвааг сайн ойлгодог. Харин намайг ярьж байхад зүүн нади идэвхтэй бол тал нь ороод тал нь нөгөө чихэр гарна. Бүрэнгүүцэд ойлгодоггүй. Зүүн нь идэвхтэй байхад идэх юм бол өвдөх магадлалтай. Баруун идэвхтэй байхад идэх хэрэгтэй. Зүүн идэвхтэй байхад хизээж идэж болохгүй. Хэрвээ идэх хэрэгтэй бол баруун руу солих хэрэгтэй. Үүний адилаар баруун идэвхтэй байхад өтгөнөө гаргавал сайн. Харин зүүн идэвхтэй байхад гаргавал та цагийн дараа дахиад ариун цэврийн өрөө явна. Цаг хагасын дараа та заавал явах болно. Харин баруун идэвхтэй байхад өтгөн гүйцэд гардаг. Тэгээд 5, 6, 8 цаг санаа зовлтгүй. Хамрын баруун нүх онгорхоо үед биеийн зүүн талаар унтахад илүү сайн гүн нарсдаг. Та бүрэн амарч ирч хүчтэй сэрдэг. Харин эсэргээрээ бол сайн унтаж чаддаггүй. Өглөөс ирээд босмооргүй санагддаг. Өдрийн цагууд нар мандах, сар мандах болоод сансар окторгын хөдөлгөөнүүдтэй амьсгал хэрхэн холбогдохыг анзаарвал та гайхна. Тэд хоорондоо нарийн холбоотой. Өглөө нар мандахад хамрын аль нэг нүх идэвхтэй байдаг. Баруун эсвэл зүүн хоёулаа биш. Нэг зэрэг хоёулаа идэвхтэй байдаг. Хамрын ажиллагаа нар мандах хугацаа болоод сарны байрлал зэрэгтэй холбоотой. Йоги үүнийг өөрчилж чаддаг. Тиймээс йога данда байдаг. Наадигаа өөрчлөхийн тулд гар доороо байрлуулдаг. Зүүнээс баруун, баруунаас зүүн рүү өөрчилдөг. Солихын тулд эсрэг талдаа дэр харьцуулахад болно. Хамрын нүхний идэвхтэй байдлыг өөрчлөхдөө ингэдэг. Баруунаа онгойлгох бол зүүн талдаа буюу эсрэг талдаа дарна. Ингээд баруун тал нь онгойдог. Хоёулаа идэвхтэй бол бид юу ч нөлөөлөхгүй. Зөвхөн бясалгал. Зөвхөн залбирал, бясалгал. Онгоцоор нисэх үедээ хамрын хоёр нүх хоёулаа идэвхтэй байдгийг ажиглаасаа гэж би хүсэж байна. Хэдхэн секунд, хагас минут орчим. Яг хөөрөх үед. Сүм хийдийн ойр очиход хоёр нүх хоёулаа идэвхтэй байдаг. Гүрүүдээтэй уулзахад ихэндээ мөн хоёулаа идэвхтэй байдаг. Мөргөл залбирлын газар сүм, моск, хийдийн ойролцоо явхад хамрын хоёр нүх гинтэл онгойчдог. Нисэх онгоцны буудалд мөн ингэдэг. Амьсгал прана сүм хийд болоод онгоцны буудлыг ялгаж мэддэггүй юм шиг байгаа юм. Учир нь аль нь биднийг өргөдөг. Нэг нь бие махбодыг, нөгөөх нь сүнсийг өргөдөг. Өргөж байгаагаараа адилхан.
Сүнс биеийг орхих үед амьсгал өөрийн хэмнэл давтамжтай байдаг. Тухайн хүний үүлийн үрийн дагуу наадын ажиллаж эхэлдэг бөгөөд сүнс хамрын зүүн эсвэл баруун нүхээр гардаг. Хамрын баруун нүхээр гарахад сүнс чөлөөлөгдөж мэдлэгтэй, ухамсартай, мэргэн ухааралтай явдаг. Харин хамрын зүүн нүхээр гарвал тодорхой зорилго болоод сэтгэл хөдлөлийг тээдэг. Тиймээс эргэж төрнө. Амьдрал дээр ч мөн ийм байдаг. Хамрын баруун нүх ажиллаж байхад зүүн тарих идэвхтэй байж та сонор, соргог, ухамсартай, мөн логиктой байдаг. Харин зүүн нүх ажилласнаар баруун тарих идэвхжиж та илүү сэтгэл хөдлөлтөй, ямар нэг зүйл хийж бүтээх зорилготой байж төлөвлөгөө боловсруулдаг. Тэгээд танд төлөвлөгөө байгаа юм чинь та эргэж төрмөөл гэсэн үг. Харин хоёр нүх хоёулаа идэвхтэй байх нь сушумна нади, энэ нь самади. Энэ үед та бясалгалын төлөвөөр гардаг. Ингэхэд танд ямар ч үүрэг байхгүй, та эргэж ирэх шаардлагагүй болдог. Тэр даруйдаа хязгааргүйтэй нэгддэг. Эргэж ирэх байлаач агуу төлөвлөгөөний дагуу бусдын төлөө ирэхээс биш өөрийнхөө төлөө ирдэггүй. Йоги эргэж ирэх эсгээ шийдэх эрх чөлөөтэй. Өөрийгөө орхисноор тэр дээдэд хүрдэг. Хүсвэл мөн хэрэгтэй бол эргэж ирэх эсгээ шийддэг. Лорд Кришна би дахин эргэж ирнэ гэсэн. 90 үе бүрд би эргэж ирнэ. 90 үе бүрд би эргэж ирнэ. Би дармаг өргөх зорилготой. Би зөв шударгыг өргөхийг хүсэж байна гэсэн. Тэгээд Кришна биеэ орхихдоо хамрын айл нүхээр гарсан бол Кришна хизээ биеэ орхисон бол дараагийн 6 сарын дотор нас барсан хүмүүс яасан бэ? Тэдэнд мөн адилхан зүйл болсон уу? Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас нь өмнөд хагасаас ялгаатай. Хойд өвөл болж байгаа бол өмнө зун болж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ бүхэн яаж хэрэгждэг юм бэ? Энэ дэлхийн нийтэд тохирсон ганцхан панчаа биш, ялгаатай газар бүр өөрийн алманактай адилхан биш. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 6 сар нь өмнөд хагасын 6 сараас ялгаатай. Тэгвэл экваторт амьдардаг хүмүүс яах вэ? Тэгэхээр үүнийг шууд утгаар нь авч үзвэл энэ их орон нутгийн шинж чанартай. Харин илүү гүн гүнзгий харуул энэ зөвхөн тэнд байгаа зүйл биш. Энэ бол таны дотор урсаж байгаа амьсгал, пран. Энэ бол энергийн тухай. Тэгээд өмнө нь огт өөр талбар нэгдэнэ. Үнэндээ макро болон микро ертөнцийн нэг гүн гүнзгий холбоотой. Маш гүнзгий холбоотой. Амьсгалч мөн энэ л холбоо хамаарлын шинжлэх ухаан. Үнэхэрийн мэдэх хэрэгтэй гайхалтай шинжлэх ухаан. Гэхдээ эдгээр зүйлсийг судалж хийж даатгад удаан хугацаа шаардлагатай гэдгийг та мэднэ. Энэ маш их төвчээр шаардсан дасгал 24 цагийн турш амьсгалгаа ажиллахаас өөр юу ч хийхгүй. Хэлбэрээр бол хэрвээ та зүрх сэтгэлдээ цэвэр ариун, энгийн, сайхан зорилготой хүн бүрт сайхныг хүсдэг бол амьсгал прантанд аяндаа өөрөө байгальд зохицож нийцдэг. Би үүнийг л олж мэдсэн. Игэл жирийн чим бишрэл байхад зөв сванга зөв цагтаа болдог. Аяндаа өөрөө аясаараа л.